За өдрийн мэнд 8 дахь хичээл барилгын экологийн хичээлтэй холбоотой хичээл маань орж иж байна. Барилгын бионик ба эколог гэсэн ийм хичээл орох нэ. За барилгын бионик гэж юу юм бэ гэж. За барилгын бионик гэдэг бол барилгын амьд орчныг хэлж байгаамаа. За өмнөх хичээл дээр бид нар барилгын кодекс буюу барилга барихад юуг анхаарах ёстой, ямар ёс зүйтэй байх ёстой юм тий. Барилга барихад барилгын орчим, барилгын хийц ямар байх ёстой вэ гэдэг талаар анх өнөөдрийн хичээл өмнөх хичээл дээр үзсэн байна. За тэгвэл барилгын бионик гэдэг маань бол юу байх нь? Барилгын амьд орчин байх. Орчин үед хийцийн материалууд нь бат бэх байнга өсөж байгаа нь бол барилгыг амьтантай зүйрлэж, байгалийн хөгжлийн зарчмыг судалж, дуурайлахыг аль болохоор оролдож барилга байгууламжийг барих болсон байна. За тэгэхээр хийц гэдэг бол маш чухал гэж үзэж байгаа. За мэдээж хэрэг хийц нь бол маш бат бөх байвал илүү үр дүнтэй гэж үзнэ тийм. За тэгсэн хэдий боловч тэр нь одоо яах вэ гэхээр байгальд ээлтэй байх зайлшгүй шаардлагатай юм аа. За мөн одоо хотын орчмын барилга байгууламж байгальд байгаа юм шиг сэтгэлгээ төрүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Тийм ч утгаараа одоо юу гэдэг вэ гэхээр барилга байгууламжийн хийц загвар дээр амтан ургамалтай төстэй барилга байгууламж барих ийм үзэгдлүүд бий болсон. Жишээлбэл энд бичсэн байна тийм ээ. Амьтантай зүйрлж, байгалийн хөгжлийн зарчмыг судалж, дуурайлгах байдлаар амьтны одоо дүр төрхийг харуулсан юм барилга байгууламж барьж, архитектор шийдлийг нь хангах байдлаар хийдэг байна. За барилга байгууламжийн хийц материал, дүрс хэлбэр өдрөөс өдөрт одоо өөрчлөгдөж, шинжлэгдэж байгаа боловч барилга байгууламжийг зураг төсөлтөд зохиохдоо дараах зарчмуудыг баримталдаг. Хийц материал, дүрс хэлбэр нь өдрөөс өдөрт өөрчлөгдөж байна. За түүнд нь зориулаад зураг төслөө зохиодог болсон. За байгалийн ба барилгын экологийн зарчмуудын ялгааг энд тусгаж өгсөн байна. За нэгдүгээрт нь бол хүчин зүйлсүүдэд тусгасан байна тийм ээ. За хоёрт нь бол байгаль болон барилгад одоо экологийн ямар зарчмууд баримтлагдаж байдаг вэ гэдгийг харуулсан байна. Та хэд маань бас харьцуулан хараарай. За оршин суух нутгийг сонгож авахдаа популяцууд буюу амьд биесийн бүлэглэл тийм ээ экологийн нөхцлөөр тодорхойлогдно. Ландшафтын бүх элементүүдийн харилцан уялдаатай холбоотойгоор амьдрах орчин сонгоо авч ландшафтын онцлогийг тооцож амьдарч байдаг гэж. За тэгвэл барилга барихад экологийн тэнцвэрт байдалд хүргэх зарчмыг баримтлах ёстой. За байгууламж ба ландшафтын элементүүдийн харилцан уялдааг бий болгох ёстой. Нэг өсөндөө газар зүйн одоо өвөрмөц тогтоц хэлбэрүүд тэдгээр одоо байгууламж маань дасан зохицох боломжтой үгүй юу? За өмнөх хичээл дээр бид нар ярьж ирсэн шүү дээ тийм ээ. Хот сүрэн газраа байгуулахдаа одоо газрын хэвгийг анхааран үзэх ёстой. Усны урсгалыг одоо анхаарч үзэж түүнд нь тохируулан барилга байгууламжаа барих ёстой ч гэдэг юм иймэрхүү ярьжсэн. Яг үүнтэй адилхан байгууламжаа бол яг нь ландшафтын элементийг харгалзан үзэж уялдуулан барих ёстой. За төв суурин газрыг байгуулахад ландшафтын онцлогийг ихээхэн тооцдог байх ёстой. За дараагийнх нь хоёрт нь ландшафттай харилцан уялдах хэрэгтэй. Хүчин зүйлс нь ландшафттай харилцан уялдаж байгаа юугүй юу? Тэгэхээр аливаа амьд биесүүд одоо төрлөх чанар нь өвөрмөц байдаг байгаль дээр тийм гомеостаз гэдэг нь төрлөх чанар гэсэн. Системийн хөдөлгөөнт байдал тогтворчлын тэнцвэрийг бол энэ гомеостазаар илэрхийлнэ. Тэгэхээр системийн хөдөлгөөнд тогтвортой чанар гэдэг маань яг юуг хэлээд байгаа вэ гэхээр одоо аливаа амьд биесийн тийм ээ тоо толгоогоо зохицуулах чадвар нь идэж тижээлээс хамаарат одоо нөгөө нөлөөлж байгаа амьтдаас хамаарат харилцан янз бүр байдаг.
Жишээлбэл жижиг биетэй амьд 1-2 амьд бийсэж нөгөө амьд 9 минут үлдээхийн тулд маш олон одоо зулзах төрүүлдэгэ гэдгийг бол гомеостаз гэж нэрлэдэг шүү. Өөрийн төлөрхөг чанар. Тэгээ үүндээ уялдуулан амьдарч байна. За мөн одоо метаболизм гэж бодисын солилцоо явуулах боломжтой эсэх биот нөхцлүүд буюу амьд биесүүд амьдрах нөхцөл бүрдэх. За ландшафтын харьцангуй масштабтай байх. Ландшафтын өвөрмөц онцлог одоо газрын хэлбэр төрөх гэсэн ландшафт гэдэг юм тий. Өвөрмөц онцлог шинжтэй одоо тохирж амьдрах. За рельеф гэдгийг маань бол юу вэ? Газрын хотгор гүдгэр тий. Ландшафтад үйлчлэл байхгүй байх. Бодис болон эрчим хүчний байгалийн эргэлтэнд байнгын дасан зохицож амьдарч байх ийм онцлогтой. Тэгвэл барилга маань ямар байх ёстой юм бэ гэж. Барилгад ямар зарчмуудыг бий болгох ёстой юм? Технологийн хэрэгслэр тэнцвэрт байдалд хүрэхийн төлөө ирмэлцэх буюу одоо байгаль орчин ээлтэй технологиудыг ашиглах хэрэгтэй гэж. За одоохондоо хэрэглэгдэхгүй байна. За метаболист байр буюу одоо бодис солилцоо явуулах гэж байна шүү тийм ээ. Агаар ус хөрсний одоо дасан зохицол бий болгох бодис солилцоо явуулдаг байх тийм ээ. Жишээлбэл одоо бидний амьдарч байгаа байр орон сууц маань одоо агаарын солилцоо явуулдаг байх ёстой. Тэ? Их чигтэй байж болохгүй ч гэдэг юм. Ийм юмуд бас байдаг шүү тийм. Тэгэхээр ийм байрыг бий болгох буюу анхны туршилтууд нь бол их хэрэгцээ явж идэг аа. За барилга байгууламж нь орчиндөө харьцангуй дасан зохицох боломжтой байх. За хотгор гүдгэр газрын хэлбэр төрх тийм ээ ирлээд бохирдоогүй ландшафт саад хийж болохгүй байх. Газрын хотгор гүдгэр өөр хэлбэр төрхийг өөрчилж болохгүй байх гэсэн. Ийм зарчмуудыг анхаарч үздэг байх нэ. За мэдээллийн систем. За байгальд бол мэдээллийн хэмжүүрүүдийн систем байх хэрэгтэй. Буцах холбоо буюу гадны үйлчлэлийн аюулт үзэгдэлд одоо дахиа өгөх тийм ээ хариу үйлдэл үзүүлэх юм холбоотой байдаг. За жилийн улирлалын одоо аюул зэрэгт одоо дахиа өгөх зэрэг юм биологийн үйл явцад аливаа амьд бийсэд байдаг байна. За мөн одоо биологийн мониторинг буюу одоо мониторинг хяналт шинжилгээ гэж байна шүү дээ. Байгалийн амьд бийсүүд өөрсдөө хяналт шинжилгээ явуулах үүрэгтэй байдаг. За тэгвэл барилга байгууламж ямар байх ёстой юм бэ гэж. Мэдээллийн системүүдийн хувьд барилга байгууламжид тавигдсан мэдээлэл хэмжүүр систем нь байх ёстой юм аа. За буцах холбоо эргэлдэх тэг жилийн 4 улиралд одоо уялдаа холбоотойгоор тийм ээ ээлтэйгээр ийм орчныг бүрдүүлэх ёстой маа. За гинтийн аюулд автоматар хариу өгөх багажтай байшин тоног төхөөрөмж байх ёстой. Жишээлбэл энэ дээр одоо нөгөө утаа тортгийг мэдрээд яадаг үлээ. Ус цацдаг тийм ээ. За ийм автомат одоо хариу өгөхчтэй байх. Эсвэл дуу чимээ гаргадаг тийм хонх дуурдаг ч гэдэг юм уу тийм. Ийм байдлаар одоо барилга байгууламжийн мэдээллийн системийг бол тавьж явах хэрэгтэй. Ус их гойжод алдаад ирэх юм бол дуу чимээ өгдөг ч гэдэг юм тийм. За ийм юмнуудыг анхаарах хэрэгтэй. За эрчим хүчний хувьд байгальд бол эрчим хүчний байгалийн их үүсвэрүүдийг ашигладаг. За нарны, салхины эрчим хүч гэдэг. За газрын гүний ч эрчим хүч байдаг тийм үү. За эрчим хүчийг хэмнэх боломжтой байдаг байгаль өөрөө. За байгалийн болон люминесценцийн гэрэл ашиглах байгалийн гэрлийг ерөнхийдөө ашиглаж байдаг. За амьд эрчим хүч хуримтлуулах бас нөхцөлийг бүрдүүлж болох боломжтой. За үүнтэй адилхан барилга байгууламжийн зарчим дээр эрчим хүчний уламжлалт
уламжлалтай бус их үүсвэртэй барилгууд байна. Уламжлалт бус их үүсвэр. За энэ дээр бол одоо тэр байгалийн тэр саяны ярьсан одоо нөгөө сэргээгдэх эрчим хүчүүдийг ашигладаг байх хэрэгтэй гэсэн юм. Эрчим хүч хэмнэгч байгууллагуудыг бий болгох хэрэгтэй. За гэрэл гаргах, өөрөөсөө гэрэл гаргах, биологийн шинэ их үүсвэртэй болгох хэрэгтэй. За барилгад одоо зориулагдсан биологийн шинэ экологийн хувьд цэвэр био хуримтлуулагчид бас байвал илүү үр дүнтэй гэсэн. За жишээлбэл био хуримтлуулагч гэдэг дээр одоо тэр барилгын одоо ханыг бүрдүүлж байгаа тэр ханны их үүсвэрийг бий болгож байгаа зүйл маань яг нь дулааныг цуглуулдаг байх ч гэдэг юм тийм нарны гэрлийн дулааныг авч идэг ч гэдэг юм байх ёстой гэж байна. За дараагийнх нь бол зардал. За өөрөө өсөх байгууламжуудыг бий болгох хэрэгтэй. Өөрөө өөрийгөө тордох буюу шаардлагатай өөрчлөлтөд оруулж чаддаг ийм барилга байгууламж хийх хэрэгтэй. Материалыг үйлдвэрлэх явцад бүрдүүлэгчид нь өөрсдөө эвдэрч эргэлтэнд орох ийм нөхцөлийг бий болгох хэрэгтэй. Тэгэхээр энд одоо жишээлбэл юу вэ гэхээр нөгөө хугацаанд дууссан барилга байгууламж маань буцаад одоо дахин ашиглах боломжтой ийм барилга байгууламжийг бий болгох хэрэгтэй л гэж байна. За дараагийнх нь бол материал нь байгаль орчныг бохирдуулдаггүй өөрсдөө задардаг материал хэрэглэдэг. За байгалийн зарчмын хувьд бол тийм байгаль орчныг бохирдуулахгүй өөрсдөө тухайн хийц материал нь өөрөө задардаг байгалийн ус салхи юунд агаарт тийм ээ өөрөө задардаг. За тэгээд энэ нь одоо хөрсөндөө ч юм уу тийм усандаа бордоо болдог, цэвэршүүлэх боломжтой ч гэдэг юм. Ийм материалуудаар одоо хийдэг бол үйлдвэрлэлд 2 дахь удаага ордог барилга байгууламжийн зарчим дээр өөрөө эвдэрхдэг за эрчим хүч шингээдэг идэвхтэй материалуудыг бий болгохыг зарчмаа болгож явах хэрэгтэй маа. За дараа нь бол хот ба барилгад ус агаарыг цэвэршүүлэх систем байх ёстой гэж байна. За хотын ус агаарыг цэвэрлэх бодисод хотод тааламжтай дуу авиа бий болгох. За хотын барилга байгууламжийн ялангуяа ихэнх нь бол одоо тэр хан байдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ хан бол одоо юу гэдгийг өвс ургамлаар хучигдсан ургамлжилт одоо ургамлан хан гэж яриад байгаа шүү тийм ээ. Ийм хануудыг бий болгосон. Тэгээд тэр нь яадаг вэ гэхээр одоо энэ дуу чимээг өөртөө шингээдэг байх жишээ нь. За долгионы бохирдлыг сааруулдаг, салхины чигийг өөрчилдөг ийм барилга байгууламжийг бий болгол илүү үр дүнтэй гэж. За мөн одоо барилга байгууламжийн хоорондох зай болон барилга байгууламжийн одоо хооронд одоо ногоон байгууламж бий болгох ёстой тийм. Экологийн цэвэр хүнс тэжээл бий болгох боломжтой. Хаягдл боловсруулах, хаягдлгүй технологи нэвтрүүлэх зэрэг эдгээр зарчмуудыг одоо өөртөө авч хэрэгжүүлэх ёстой барилга дээр. Тэгвэл байгальд бол яадаг вэ гэхээр нөөцийн хэрэглээ нь бол байгаль дахь ус агаарын байнгын цэвэрлэгээ болдог. За ус агаарыг цэвэршүүлэх нэмэлт бодисууд байна. Байгаль дахь тааламжтай дуу авийг бий болгоно. За ландшафтын тааламжтай гоо үзмжийг бий болгоно. Тааламжтай долгион, урсгал, салхины хурдын өөрчлөлт бий болгоно. Экологийн цэвэр хүнс тэжээлийг бий болгоно. Боловсруулалтанд ордоггүй бохирдол байхгүй бүтээгдэхүүн бий болгох зэрэг байна. Тэгэхээр бид одоо хотыг барихдаа яах вэ гэхээр энэ байгальд ээлтэй технологиор барьж байгуулах хэрэгтэй. Ялангуяа барилгуудыг барихдаа. За бүтээц барилга байгууламжийг бий болгох бүтээц нь ямар байх ёстой юм бэ? Байгальд ямар зарчим баримталдаг вэ гэж. Огторгүй бүтээц. За гексагоналаас зургаар хүчтэлтэй бүтээц. Ан цавыг зогсоох
полифункционалист бүтээц зөвхөн байгалийн материалыг ашиглаж байгаагаараа онцлог гэж. За тэгээд барилга байгууламжийн дээр энэ тэр биоархитектур зөвхөн байгалийн материалыг ашиглах. Үүний үр дүнд одоо барилгын экологи бий болох юм аа гэдэг. За гадаргуугийн хучлт байгалийн зарчмаараа бол цаг уур, газар зүйн байршил гадаргуугийн хучлтаа уялдсан байх ёстой. Хучлтын бүтээцийн янз бүрийн төрлүүд байх бөгөөд ус, үд, хөрс, арьс, зодог, зүү, хуйг гэх мэт бүтээцүүд бий болсон байдаг. За хучлтын дор заагууруудыг байрлуулах, арьсаар дамжин бодисын солилцоо явуулах, дулааны солилцоо явуулах юм өрмөц тогтцтой байдаг. Газар зүйн байрлалтай одоо ландшафтын өрмөц тогтцонд хучлтын өнгө нь уялдаж байх. За тэгээд түүгээр одоо энэ гадаргуугийн одоо орчныг одоо хамгаалах, нөхөн сэргээх боломжийг бол өөрөө хангаж идэг гэж. Тэгвэл барилга байгууламжийн одоо стандарт зарчим дээр бол био хучлт, шин төрлийн био хучлтыг бий болгох ёстой. Барилгын хучлтын дотор заагууруудыг байрлуулах. За байгууламжийн гаднах хучлтыг дамжин бодисын солилцоо явагдах, дулаан болон энергийг цуглуулах юм тохируулалт хийх. За хэлбэр төрөхт нь барилгын хэлбэр төрөхөд өнгө зөгцсөн байх. Жишээлбэл зарим барилга байгууламжуудыг хотод барилга байгууламж барихтаа байгалийн аясны тохируулан буддаг штеп. Энэ маань өөрөө яах вэ гэхээр тэр байгаль байгаа юм шиг мэдрэмж төрүүлж тэнд амьдарч байгаа хүмүүст аятаа таатай нөхцөлийг бүрдүүлэх гэж ингэж хэлдэг. За барилгын хадгалах зориулт бүрхэвчийг бий болгох, барилгыг удаан жил хадгалж болох ийм барилгыг бий болгох. Тэгэхээр нөгөө дундад зууны үе, сэргэн мандалтын үед барьсан барилга өнөөдрийг хүртэл байж гинэ гэдэг маань энэ бол яах вэ гэхээр барилгын хадгалах зориулт бүхий тэр хэсэгт одоо маш нарийн өрмөц тогтц бүхий зүйлсийг ашигласан байна гэдэг. Тэгээ янз бүрийн зориултаа халахлах бүрхэвчийг бий болгож байна. Гэх мэтчлэн энэ бүтээц хийцэнд анхаарал хандуулан барилга байгууламжийг барих, тэгээд хүний аятаа таатай нөхцөлийг бүрдүүлэх, хүн амьдарч байгаа, амьд организм амьдарч байгаа түүнд нь дасан зохицуулах хэлбэрээр орчныг тохижуулах юм хэлбэр бол барилгын экологийн чухал хэрэгсэл болдог байх нэ. За энэ зурган дээр барилгын экологийг хэрхэн шийдсэнийг харуулж байна. Барилгын бионик гэдэг байгаа шүү дээ. Амьд орчныг би хэрхэн бий. Тэгэхээр энэ газар орныг сүйтгэхгүйгээр одоо орчин нөхцөлөө ашиглаад ийм өөрийн амьдрах одоо хаус иймэрхүү байдлаар барьж болж байна. Одоо энэ шатаар яваад одоо гэр орон руу орох нь шүү дээ. За тэгэл ингээд дамжуулаад энэ дээгүүр одоо агаар жолтуудыг хийцэн тий цонх юунуудыг хийцэн. За тэгээд энэ талтан дээр гарч ирээ суухад нааталт нь усанд одоо сайхан агаарт гарч ирээд хажуу талд нь одоо ус ориглоор тий цөөрөн байж байгаа. За энэ маань одоо хүний хамгийн сайхан аятаа тухтай амьдарч байгаа тухтай амарч болох орчин болж байна. Тэгэхээр гэр орноо ийм байдалтай тохижуулах боломжтой юм аа. Хацуурын газарт ийм байдалтай тохижуулах. Энэ барилгын кодекс, барилгын экологийн найдвар, за барилгын энэ бионик гэдэг зүйлсүүд ирээдүйн бидний орчин үеийн хотыг үүсгэх гол нөхцлүүдийг л зааж өгдөг гэсэн. За дээр нь бид одоо орчин үед ийм орон байранд амьдрах зайлшгүй шаардлагатай байгааг илэрхийлээд байна. За ингээд хичээлээ сайхан бичээд багшийнхаа заасан хичээлийг мартахгүй ирээдүйд ахуй амьдралдаа хэрэгжүүлэхийг хүсэж байна. Анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа.